Сайн байцгаана уу, энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн видеогоор бид олон эмэгтэйчүүдийн амьдралд тохиолдог боловч төдийлөн нээлттэй яригддаг нэг чухал сэдвийн талаар ярилцъя. За энэ бол цэвэршилтийн өмнөх үе буюу менопаузын тухай юм аа. За энэ видео нь Harvard-ийн нийтлэлд үндэслэн мэдээллийг энгийн ойлгомжтой байдлаар хүргэж байгаа шүү гэдгээ хэлье. За хэрвээ та 40 болон түүнээс дээш настай бол сүүлийн үед бид тань зарим нэгэн сонин өөрчлөлтүүд мэдрэгдэж байж магадгүй. Жишээлбэл сарын тэмдэг докторгүй болох, шүн гинэд халуу дүүгэж сэрэх, за хөлөрч босох, сэтгэл санаа амархан өөрчлөгдөх, нойр муудах, эсвэл анхаарал төвлөрөхөд хэцүү болох гэх мэт асуудлууд тань тулгарч байж магадгүй. За ийм шинж тэмдгүүд илэрч байвал та цэвэршилтийн өмнөх үед орж байх боломжтой. За цэвэршилт гэдэг нь сарын тэмдэг бүрэн зогсох үеийг хэлдэг. Харин цэвэршилтийн өмнөх үе гэдэг нь түүнээс өмнөх хэдэн сар, заримдаа хэдэн жилийн турш үргэлжлэх шилжилтийн үе юм аа. Энэ хугацаанд эмэгтэй хүний биед дааврын томоохон өөрчлөлтүүд явагддаг байх нь. За ялангуяа эстроген болон прогестерон гэх даавруудын хэмжээ докторгүй болж эхэлдэг байх нэ. За үүнээс болоод бие махбод болон сэтгэл зүйд олон төрлийн өөрчлөлт ажиллагдаж болно. За Harvard-ийн нийтлэлд дурдсанаар энэ үе дунджаар 3-аас 4 жил үргэлжилдэг байх нь. Гэхдээ хүн бүрд адилгүй. Зарим эмэгтэйд хэдхэн сар үргэлжлэх бол зарим хүнд илүү урт бүр олон жилч үргэлжиж болдог байна. За тэгвэл хамгийн түгээмэл шинж тэмдгүүд юу вэ? За нэгдүгээр сарын тэмдгийн өөрчлөлт. Сарын тэмдэг ойр ойрхон ирэх, эсвэл удаашрах, заримдаа маш их хэмжээгээр ирэх, эсвэл бүр алхасах зэрэг өөрчлөлтүүд гарч болно. За энэ бол хамгийн ихний анзаарагддаг шинжүүдийн нэг юм байна. За хоёрдугаарт халуу дүүгэх буюу шөнийн хөлрөлт. За гинэд нүүр, хүзүү, цээж орчмоор халуу шатах мэт болж хөлөрч, заримдаа зүрх дэлсэгч мэдрэмж төрдөг байх нэ. Шөнө ийм шинж илэрвэл нойрны чанар мууддаг. За 3-дугаарт нойрны асуудал. За зарим эмэгтэйчүүд унтаж чадахгүй болох, шөнө олон сэрэх, өглөө ядарсан мэдрэмжтэй босох зэрэг асуудалтай тулгардаг. За 4-дугаарт сэтгэл санааны өөрчлөлт. За уур уцаартай болох, түгших, сэтгэл гутралын шинж илрэх, эсвэл ердийн үеэс илүү эмзэг болдог байх нь. Гэхдээ энэ бүхэн зөвхөн давраас шалтгаалдаггүй, амьдралын стресс мөн нөлөөлдөг гэдгийг Harvard-ийн нийтлэлд онцгойлсон байна. За 5-дугаарт нь өтрээ хурааших болон бэлгийн харилцааны үеийн тавгүй мэдрэмж. За эстроген буурах үед ийм өөрчлөлт гарах боломжтой. За мөн зарим эмэгтэйчүүдэд анхаарал төвлөрөж сулрах, богино хугацааны ой санамж муудах, эсвэл ерөнхийдөө өөрийгөө өмнөх шигээ биш байна гэж мэдрэх үеч байдаг байх нэ. Гэхдээ энд нэг чухал зүйлийг заавал хэлэх хэрэгтэй. Цэвэршилтийн өмнөх үеийн шинж тэмдэг хүн бүрд адилхан илэрдэггүй. Зарим нь маш хүчтэй мэдрэгдэг бол заримд нь бараг анзаарагддаггүй өнгөрч болдог байна. За тэгвэл ийм үед яах хэрэгтэй вэ? Юуны өмнө өөрийн биед гарч байгаа өөрчлөлтүүдийг анзаарах хэрэгтэй. За энэ бол олон эмэгтэйчүүдэд тохиолддог биеийн зам ёсны шилжилтийн үе юм аа. За дараа нь хэрвээ эдгээр шинж тэмдэг таны өдөр тутмын амьдралд саад болж эхэлж байвал эмчит хандах нь хамгийн зөв болох юм. Ялангуяа сарын тэмдэг маш их хэмжээгээр ирэх, хэвийн бус цус алдалт удаан үргэлжлэх, нойргүйтэл хит их болоод эсвэл сэтгэл санааны өөрчлөлт амьдралд чинь нөлөөлөд байвал мэргэжлийн эмчийн зөвлөгөө авах хэрэгтэй. За Harvard-ийн нийтлэлд зарим энгийн аргууд тус болдог гэж дурдсан байна. Тухайлбал халуу дүүхийг өдөөдөх хүчин зүйлсээс зайлсхийх хэрэгтэй. Хэд халуун орчин, халуун ундаа, халуун ногоотой хоол зэрэг нь зарим хүнд өдөөгч болдог байх нэ. За амьсгалын дасгал, сайн унтаж амрах, тогтмол хөдөлгөөн хийх, хоолтонд анхаарах нь бас их тустай байх нь. За зарим тохиолдолд эмчийн хяналтын дор дааврын эмчилгээ эсвэл дааврын бус эмчилгээ хийлгэж болох нь байна. Гэхдээ энэ нь хүн бүрд ижил биш учраас заавал мэргэжлийн зөвлөгөө авахыг бодорой. За хамгийн гол нь цэвэршилтийн өмнөх үе бол өвчин биш. Энэ бол эмэгтэй хүний амьдралын нэг байгалийн үе шат. Гэхдээ зөв мэдээлэлтэй байх нь айдсыг багасгаж өөрийгөө илүү сайн ойлгоход тусалдаг байх нь. За тиймээс хэрвээ танд дээр дурдсан шинж тэмдгүүд илэрч байгаа бол та ганцаараа биш гэдгээ санаарай. Олон эмэгтэйчүүд яг ийм өөрчлөлтийг туулдаг. Хамгийн чухал нь биеийнхээ дохиог сонсож
хэрэгтэй үед нь тусламж авах явдал юм а. За хэрвээ энэ видео танд хэрэгтэй, ойлгомжтой санагдсан бол лайк дарж комент үлдээгээрэй. За хэрвээ та эрүүл мэндийн талаар өшөө их олон мэдээлэл авахыг хүсэх юм бол манай сувгийг заавал дагаарай. За анхаарал тавьсанд баярлалаа.